боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс цалингаас өөр орлогогүй. Тийм учраас эдгээр хүмүүсийн цалин хөлс хаанаач хүрэхгүй байна гэж. Хаанаач хүрэхгүй байна. Сайд маань бас ярьж байна л да 2 саяын цалин авч байна, сая 600, сая 800-ын цалин авч байна. Эдгээр нь хэдэн хувийн бэ? Хэдэн хүн ийм цалин аваад байгаа юм бэ? Ямар хүмүүс юм бэ гэдэг. Гэтэл энэ гүйцэтгэл суурилсан цалин өсөөр цалинжиж ихснээс хойш боловсролын салбарын 60% нь бол энийг авахгүй байгаа. 40 хүртэл хувь нь авч байгаа. 40 хүртэл хувь нь авахдаа энийг бас ялгаатай авч байгаа. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг хийж байгаа ажил мэргэжил хашиж байгаа албаар нэг ялгуурлан гадуурхаад байгаа юм гэдэг асуудлууд байна. Энийг бас хүндэт тавьж байгаа. Боловсролын хууль, суурь хууль, бусад хуулиуд, дагалдах хуулиуд хилцэгдэж байгаа. Энэ хуулиндаа аль бие ёсоор нэгдүгээр тусгаач. Хоёрдугаарт нийгмийн даатгалын тухай хуулинд бас боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг тусгаач гэдэг. Энэ хоёр асуудал байгаа. Эхний ээлжийн бидний одоо яг гол тавьж байгаа асуудал цалин өс. Энийн дээр бол 1 номер. Яг тэгэхээр түүгийн 1-ээс 4-өөр ажиллаж байгаа ажилтны цалин өс 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эгээр хүмүүс сард 565 мянган төгрөгийг 2 хувааж аваад яаж амьдрах вэ? Ам бүлээ яаж тэжээх вэ? Ингээд боловсролын салбараас хүмүүс үргэлж дайжаад боловсролын салбар маань дампууралтаа хүрлээ. Дээр нь хөдөлмөрийн мөнчлөг дүртэж эхэллээ. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар нэг ангид 30-аас 35 хүүхэд багтаж суух Оросын школоор барьсан ангид одоо 65-аас зарим газар 73 хүрсэн байгаа. Эдгээр хүмүүс бол тэгвэл 2-оос 3 хүний ажлыг нэг хүний цалин өсөөр хийж байна.